14-р анги. Мянган сэлмийн тойрог. Цус сэлмийн дайралт. Улаан туяа ойд гарч 3 м өндөр сармагчны толгойг завчив. Та цус сэлмийн дайралтын талаарх ойлголт шин төвшөнд хүрлээ. Цус сэлмийн дайралт мэрэгсэн төвшин 1-2 болж эхлэв. Цус сэлмийн дайралт, ангилал, газар, мэрэгсэн төвшин 2, танилцуулга, 90,000 энерги болон сэлэмтэй үед идэвчин. Цуст бүлгмээс гаралтай техник. Юан мэрэгсэн төвшин ахих тусам энерги үрэлт 100 дахин ихсэж байгааг хараад тэрээр шоконд оров. Тэнгэрийг хуваах сэлмийн дайралт тэгвэл 2 дугаар төвшин болоход 1 сая энерги шаардлагатай болох юм шүү. Нөхөр Юанч үнэхээр ойлгоход бэрх хүн юм гэж Мосо түүнийг хэрхэн дээд төвшний мангасуудыг нэг дайралтаар устгаж байгааг хараад зочирдон хэлв. Тэд бүлгэн рүү явах замд таарсан бүх мангасыг Юан агнаж овоо хідэн цөм цуглуулсан юм. 11 шив гэж Юан замдаа олсон цөмөө тоолоод хэлв. Тэрийг харсан Мосо үнэн голоосоо чичирдэн түүнийг золтоол явдаг дуудлага худалдааны газар гэж бодчихсонгүй. Ямар их мангасын цөм бэ гэж Мосо чангаар уулгаалтав. Мангасын цөм бүх төвшний тулаанчийн хүсэмж зүйл бөгөөд тэдний хүчийг зузаатгахад том үүрэг гүйцэтгэдэг юм. Бас зөвхөн дээд төвшний мангасуудаас л унах магадaltaй учир их ховор зүйл юм. Гэвч түүний нүдэн дээр нэг хүний гарт 10 гаруй байх нь түүний нүдийг орой дээр нь гаргах нь тэр. Энийг их гэж байгаа юм уу? Би энийг идчихвэл над юу ч болохгүй гэж Юан санаа алдав. Юу? Мосо түүний хэлсэн үгийн утгыг ойлгоогүй боловч муу совин татсан утсаар асуулгүй өнгөрөв. Бид олон дээд төвшний мангасуудтай таарлаа. Үгүй гэж юу? Энэ 6 дахь нь боллоо гэж Мосо газар толгойн тасарсан цогцыг хараад хэлв. Чи толгойг нь тасдах туртай юм аа? Ингэс нь илүү үр дүнтэй болохоор тэр гэд Юан инээгээд энд цөм алга. Үр дүнтэй гинэ? Мосо дотроо түүнийг сонгогдсон нэгэнтэй харьцуулна. Тэд ингэж зөрөгтэй шуудхан хэлж чадна гэж үү? Тэд ийм төвшний мангасуудыг амархан гихчин цавчиж чадна гэж үү? Мэдээж үгүй. Гинэт түүний толгойд нэг бодол орж ирэв. Хэрвээ тэр тэнмэл тулаанчин бол түүнийг бүлэгтээ оруулж болох юм байна. Хэрв нисэж буй сэлэн бүлгэм түүнд чиг гоц нэгнийг бүлгэмдээ эсвэлвэл баярлаа зогсохгүй бүр бүлгмийн эзний залгамжлагч болох бах. Нөхөр Юан бүлгэмд илсэх талаар бодож байсан уу гэж тэрээр асуухаар шийдэв. Юан хэсэг бодсноо толгоос хэсэрч би саяхны хүртэл бүлгэм гэж байсныг мэдээгүй учраас бодож байгаагүй. Тэгвэл манай нисэж буй сэлэн бүлгэмд илсэхгүйз бүлгэм чамааг гараа тасан авах болно. Юан бодох зур Шохо ам нэхэр шийдэж Юан хаа таныг бүлгэмд орох шаардлага байхгүй. Энэ таны хөгжлийг л удаашруулна. Та Шохотой хамт тэнмэл тулаанч байхад илүү хурдан хүчрэх болно гэдэгт итгэлтэй байна. Мосо түүний үгэнд ам нь ангаах шиг болов. Учир нь охин замын турш чимээгүй байсан учраас түүнд нэг анхаарал хандуулаагүй учраас тэдний ямар харилцааг мэдээгүй юм. Хэрвээ би бүлгэмд нэгдвэл зөвхөн хөгжилдөх гэж л орно гэж Юан хэлээд гэхдээ одоогоор эртдэх учир чиний саналаас татгалзаж байна. Тийм үү? Мосо тэргүй хариултанд урам нь хугарсан ч цаашдаа илсүүлэх боломжтой юм байна гэж найдвартай. Тэгвэл бүлгэнд илсэх болвол манай нисэж буй сэлэн бүлгэнд ирээрээ санаж явнаа. Хэдэн цаг алхасны эцэст өндөр улаар хүрээлэгдсэн бэлд ирэв. Энэ нисэж буй сэлэм үү? Гэж Юан мянган сэлэм яг л дээвэр мэт агаарт төвж байхыг хараад сэтгэл нь татагдан асуув. Энэ бол мянган сэлмийн тойрог гэд энэ тэнгэрлэг английн тулааны тойрог. Идэвхжсэн бол бороо мэт нэгэн зэрэг дайрна. Сүүлд 100 гаруй жилийн өмнө л идэвхжсэн гэж Мосо түнд гүн сэтгэлд үлдээх гэж хэлв. Мосогийн үг болон түүний харж буй зүйлс ийм зүйл харж үзээгүй хүнд үнэхээр гүн сэтгэлд үлдээв. Харин Шохо нүдний булангаараа харсан болоод өнгөрөв. Би эргэн тойрныг үзүүлэх зочны зөвшөөрөл аваад ирье. Гэж толгой тохиод гадна хүлээв. Обвяслыг тэнмэл тулаанч гэсэн үү гэж тансаг сандал дээр нэгэн өвгөн сунга асуув. Тимэж анги настаа. Хилэнд гүрвлийн ган мэт хатуу хайрсыг ганц үлбэдэл нэвтэлсэн гэж Мосо харсан бүхнээ өвгөнтэй хуваалцав. Энэ өвгөн бол нисэж буй сэлэн бүлгмийн настан ба зохицуулагч юм. Хэрв чиний магтаад байгаа шиг тийм л авьяастай юм бол би өөрөө очиж харъя гэж хэлээд хаалга руу алхаад юу гарсан юм явцгаая. За.
Мосо Жанг настанг Йоан хүлээж буй учир тэр газар руу дагуулчихв. Нөхөр Йоан хүлээсэнд баярлаа. Эсдгээр төвшний сүнслэг шав. Чи хиттэй вэ залуу хүмүн гэж Жанг настаа асуув. Мосо отож хэцүү бололтой тэнмэл дулаанч ихэд ажгүй шүү гэд хүлээн зөвшөөрсөн маягта толгойд өгөв. Та чинь энэ бол Жанг настаа. Тэр гадаад шив нарыг зохицуулдаг юм гэж Мосо түүнтэйг танилцуулав. Ойлголоо, таатай байна Жанг настаа. Жанг наст нь зөөлнөр сахлаа хэлээд би шуудхан хэлье. Чи манай бүлгэмд илсмээр байна уу? Бүлгэм шав нартаа үлэмж их шан харамж өгч тэдний хүчрхэг болгоход нь тусалдаг юм. Хэрвээ чи бүлгэмд эсвэл илүү хурдан төвшөө ахиж цаашдаа дотоод шавч болж болно. Дотоод шив гинэ гэж Йоан сонирхов. Чи Жанг настан хөмсгөө зангитан Мосороо харав. Жанг настаа тэр байна. Нөхөр Йоан өдийг хүртэл бүлгэмгийн мдээгүй байсан учраас манай бүлгмийг харах гэсэн юм гэж Мосо хачин инээгээ тайлбарлав. Юу байж болно гэж үү? Гэж Жанг наст нь түүний үгэнд эргэлзэж молгоо нэгэнч түүнээс дээр шалтак тоочно гэж бодно. Жанг наст нь Йоан руу хараад санаа алдан. Чиний нөхцөл байдал надад хамаагүй. Тэгээд яах юм? Чамааг хүсвэл шуудхан гадаад шив болгож болно. Мосо боломжийг ашиглаж нөхөр Йоан та их азтай байна. Ингийн үед бол эхлээд шалгалт өгч байж илсдэг юм. Гэвч Жанг настай эрх мэдэлтэй очроо олон юм шаарддаггүй илсүүлэх гэж байна. Энэ бусдын хүсдэг ганц тохиох боломж шүү гэж догтлон хэлв. Йоан хэсэг чимээг болов. Гэвч тэрхүү сайхан саналыг үл тоон таны өгөөмөр санал талархаж байгаач татгалзах болох нь дээ. Яагаад гэж Мосо уулга алдав. Яагаад ийм боломжийг зүгээр өнгөрүүлдэг байна? Өмнө хэлсэнчлэн би ямар нэгэн бүлгэмд ороход бэлэн биш байна. Бас би хин нэг хүлээж байгаа учраас түүнээс бодлыг нь сонсох хүртлээр иймэрхүү шийдвэр гаргаж чадахгүй. Шоохоо тэр үгийг сонсчоод хин юм бол гэж бодолд автна. За яах вэ гэж нүдэн аниг хэлээд энэ чиний шийдвэр юм бол болог. Гэхдээ дараа над дээр дахин бүү дээрээ. Мосо санаа алдна. Түүний бүх зүтгэл хормын зураггүй болов. Магад Жанг настан Йоан дотоод шавнараас илүү гих тэр үгэнд итгээгүй учраас түүнтэй тэгтлээ зурлахыг хүсээгүй байх. Нөгөө танаа бүлгмийг гүйцэх тухайд гэж Йоан залжин царай гарган асуув. Мосо Жанг настан нүдний булангаараа харан түүний хариултыг хүлээв. Жанг настан бухимдангуй түүний юу алдсныг үзүүл гэж хэлчихэд яваад өгөв. Йоан хэлэх үгүй болов. Түүний татгалцсан Жанг настан бухимдуулсан бололтой. Мосо дахин санаа алдан уучлалт хүссэн царайгаар нөхөр Йоан энэ талаар санаа зовлтгүй. Анхнаасаа миний буруу байсан юм. Хэрвээ би чамайг Жанг насны өмнө тэгж их магтаагүй бол ийм зүйл болохгүй байсан юм. Йоан толгоос гисрээд би зүгээрээ тэр зүгээр л ааштай үг юм байна. Ааштай өгөө. Нөхөр Йоан түүний өмнө тэгж хэлж болохгүй шүү. Үгүй бол тэр чамайг алчхна гэж Мосо эмээсэн төрх гаргаад Жанг настан сонссон эсхийг шалган харав. Түүнийг явсныг мэдээд нэг юм санаа намар. Тэр талаар мартаад хурдхан дотгошоо орж харцгаая гэж Йоан түүнийг яаруулав. Мосо инээгээд мэдлээ. Навыг дагаа яв гэж хэлээд тэр хоёрыг дагуулж явв. Хөөх тэд бүгд сэлэмтэй юм байна гэж Йоан догтлон хэлв. Энэ газар түүний нүдэнд сонирхолтой харагдаж байлаа.